За та бүхэнд өдрийн мэнд хүргье. За би энэ гадаад харилцааны сайдаас нэг асуулт байна. Түрүүний Эрдэнэ улд гишүүний асуултад ойролцоо. Гадаад харилцааны сайдын багц дээр дипломат төлөөлөгчийн газарт 183 тэрбум төгрөг байд юм байна. За энэ дотроос энэ бид нар бас өнгөрсөн хавар Узбекистан улсад бас айлчлал хийгээд явж байхад энэ Узбекистан улсад манай элчин сайдын яам шинээр байгуулагдаад тэгээд нэг байр элчин сайдын яамны барилга авах гээд мөнгөний тусгуулах гээд яваад байгаа гэсэн. Энэ туссан уу? Энийг нэгдүгээрт асуугаад дараа нь тодруулъя. За хоёрдугаарт энэ Америкийн нэгдсэн улсын Нью-Йорк хотод нэгдсэн үндэсний байгууллагын төлөөлөгчийн газар гэж байдаг тийм ээ. За энэ дотор цэргийн атташе гэдгүү юу гэдгүү нэг оронтой байгаа. Нөгөө манай ганц эмэгтэй генерал, болор генералын ажилтдаг. Энэ хүн удаа дараа энэ төлөөлөгчийн газар дээр цэргийн оронтойг нэг 2 болгомоор байна гэдэг санал одоо очисон албан тушаалтан болгонд л хүргэлтийн гэсэн. Энэ 90 оны төсөвдөр энэ суусан уу гэдгийг нэг асуумаар байна. За бусад орнууд нь бол 2-3, 3-4 оронтойтой ингээд ажилтдаг юмаа гэсэн ийм зүйл хэлж ирсэн. За энийг одоо Батлан хамгаалахын сайд хариулах уу? Гадаад харилцааны сайд хариулах уу? За нэг юм асуулт байна. За Батлан хамгаалахын сайдаас нэг юм асуулт байна. Энэ хөрөнгө оруулалтын дээр тусгай зориултын барилга байгууламж, дэд үтц гээл баруун бүс, төвийн бүс, за төвийн бүсэд зэвсэгтүүчний анги тусгай сургууль бэлтгэлийн төв гээл байна. Төвийн бүсдэр нэлээ их байна. Хөрөнгө оруулалтууд нь. Энэ говийн бүсийн хөрөнгө оруулалт гэж байна уу энэ Батлан хамгаалахын яамд? Ялангуяа энэ Дундгов аймагт одоо миний мэдхийн сүүлийн бараг 5-6 жил баха. Ажлын хэсгүүд гараад баахан хурандаанаар очиод энэ говийн бүсийн сургалтын төв байгуулна, нэг цэргийн анги нэгтгэл байгуулна гэдэл үзэл яваад байдیں۔ Дундгов аймгийн төвөөс нэг жоохон зайтай. Хуучин дээр нэг Орос цэргийн ангийн хуучин суурин дээр. Тэгээ энэ нь ажил болох эдүү, болохгүй эдүү. Их л олон одоо ажлын хэсэг жил болгонд очиод байт юм да. 2-3 жил. Бодвол тэдгээр хүмүүс бол одоо энэ улсын төсвөр л өөрсдийн зардлаа гаргалгүй л одоо явдаг байх гэж ингэж бодож байна. За энийг нэг асууч. 3-дугаарт энэ онцгой байдлын ерөнхий газрын хөрөнгө оруулалтууд 300 улсын төсвөөс 360-70 тэрбум юм байна. За гадны за эхний хоёр асуултанд хариулт авч явах. Тэгээд дараа залгаа авчицгаа. Мөнхөд гишүүний асуултанд хариулъя. Эхний хоёр асуултан дээр нь хэн хариулах вэ? За гадаад харилцааны сайд, утсаг сайд. За мөнхөд гишүүний асуултанд хариулъя. Узбекистанд бид нэр байр авахгүйс судлаад одоо нэг байр түрээсэлж байгаа. Тэрийг авах гэхээр бас сая батлагдаж чадаагүй, саналаа хүргүүлсэн. За тэгээд эх жил авахар төлөвлөж байгаа. Хоёрдугаар асуултанд Батлан хамгаалахын атташе ер нь бол нэг хүний оронтойтой байдаг. Тэгээд манай Нью-Йоркд байгаа байр амьдрах болон за офисын байрны багтаамж их муутай байгаа. Хоёрдугаарт нь туслах ажилтан авах цэргийн атташид төсөв нь бол байхгүй. Батлан хамгаалах яамтай ярьж байгаад эх жилээс бид нэр энэ асуудлыг ярья гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Батлан хамгаалах яам дээр бас хэлийн чандад суух дипломат төлөөлөгчийн газруудад тодорхой хэмжээгээр оронтой нэмэгдүүлэх ийм санал яригдж байгаа. Тэгэхээр энэ үрээндээ шийдвэрлэх мөн төрийн тэргүүнээс бас энэ асуудлыг анхаарч оронтойг нь 2 болго гэдэг үүрэг болго өгсөн байгаа. Тэгэхээр яг өнөөдөр бол бидний төсөв дээр суугаагүй. Тэгэхээр энийг Батлан хамгаалах яамтай ярьж байгаад эх жилээс шийдэгдэн. За тэгээд дипломат албаны томилгоо бас жил болгоны хавар хийгддэг. Тэгэхээр одоо энэ жилийн томилгоо бол хийгдээд хүмүүс нь явцсан байршсан байгаа. Тэгэхээр энэ эх жил яригдах асуудал болно. За